Ирэх жилийн одоо бидний гол одоо төлөвлөж байгаа бүтээн байгуулалтын ажил бол том бүтээн байгуулалтуудтай зэрэгцэж явган хүний зам, дугуйн замыг төвийн 6 дүүрэгт ирэх жил одоо голлон бүтээн байгуулахын төлөвлөлтийг хийж байгаа. Хоёр дахь том бүтээн байгуулалтын чиглэл бол Улаанбаатар хотод байгаа энэ холбоос авцаамуудыг бид нар богино холбоосуудыг холбох ажлуудыг төлөвлөж байгаа. За хэд хэдэн томоохон одоо талбай цэцэрлэг түрээлэн байгуулна. Гандангийн дэнжийн зүүн ингрийг ямар нэгэн том бүтээн байгуулалт барилга байгууламж барихгүйгээр иргэдийн одоо чөлөө цагаа зөв болсон өнгөрүүлдэг ийм ногоон байгууламж бүхий дэнж болгож тогтчуулахаар зураг төслийн ажил хөрөнгө оруулалт хийгэр байгаа. За мөн ногоон нуур орчмыг бид нар бас одоо Сүхбаатарын талбайтай дүүцхүүц юм том талбай болгохоор төлөвлөж байгаа. За ингээд дам даржаалан хийдийн энэ орчмыг бид нар одоо Монголын шашны аялал жуулчлалын бас нэг төв болгон өөрчлөн хөгжүүлэхээр хийн. Гэхдээ энэ одоо миний ойлгож байгаагаар 200 гаруй жилийн настай. Тий. 260 болж байна уу? 260 гаруй жилийн настай энэ барилга байгууламжуудыг яг одоо Азийн энэ хийд одоо сүм хийд барьдаг дэгж аягаар нь сэргэн одоо босгох энэ чиглэл рүү бид нар яг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа гэдгийг хэлье.